Сайн үзэгчдээ хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бэлтгэн үргэж байгаа хуулийн энгийнээр ярилцлагын шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт болон тулгымцсан асуудал сэдвээр хууль зүйн ухааны доктор, дэд профессор Мөг Хотыг урьсан байна. Энэ өдрийн төргий танд. Өдрийн амар амтан айлтгая. За тэгэхээр хоёлаа яг онлын үүднээс яаж болох юм бэ гэдэг талаас нь ерөнхий ойлголт өгье. Нийтэд тустай ажил хийх ял. За энэ бол одоо манай эрүүл хуульд 2015 онд туслаасан. Тэгэхээр энэ ялыг яахын өмнө бид бол бас олон улсын гэрээ конвенцийн түвшин онлын түвшинс бас ойлгох заавал шаардлагатай гэж бодож байна. Тэгэхээр бол энэ бол 1950-ад оны үеийн асуудал бол яригдчих ирсэн байдаг. Олон улсын. За энд бол ер нь бол түүнээс өмнө за одоос бас нэг ихэд бас байж л байгаа. Ерөнхийдөө бол эрүүл хууль заасан ялын төлөвлөгөөс хорих ялыг ер нь төлөхөө давмгай байдлаар бол хэрэгжилж ирсэн байж. Тэгээд энэ хорих ял болон энэ цаазарах ял бол энэ олон жилийн судалгаанаас практикаас үзэхэд бол ер нь бол их үр нөлөө муутай байдаг. За энийг бол одоо олон улсын түвшинд бол тогтооцсон байна. Тийм учраас бол үүнээс өөр гаргалгаа хайхын тулд энэ ялын одоо шинэ хэлбэрийг бол хайж гисэн. За үүний нэг нь бол нийт тустай ажил хийх юм гэж ойлгож байна. Тэгэхээр бол 1950-ад оны үеэс бол энэ ихтэй. Тэгээ одоо хүртэл одоо ингээд дэлхийн бараг 60 гаруй хооронд бол хэрэгжилж байдаг. Ийм л учиртай. Энэ бол онлын үүднээс ярих юм бол ерөнхийдөө бол ялын чиглэлээр онол бол за нэг баримжаар бол 30 гаруй онол байдаг. За 30 гаруй онол ингээд дотор нь ингээд ялын чиглэлээр ингээд багцлж үзэх юм бол 3 том хэсэгт хувааж болдог. За тухайлбал зөвхөн товчхон хэлэх юм бол нэгдүгээр нь бол энэ туулийн онол гэдэг. Туулийн буюу абсолют, үнэлэх үү, тэнцвэрлжүүлэх гэх мэтлэгээр нэрлэдэг. Нэгдүгээр нь. Хоёрт нь бол харьцангуй онол гэж байдаг. За тэгэхээр бидний ярих ч байгаа энэ нийт тустай ажил хийх ял гэдэг бол энэ бол харьцангуй онолын төрөлд бол хамаардаг. Гурав дахь онол бол либерал онол гэж ярьдаг, буюу дундын онол гэдэг. За энд бол хамаардаг. Тэгэхээр харьцангуй онолын үүднээс бол нийт тустай ажил хийх ял юу гэж томьёолж ойлгодог гэхээр хамгийн гол нь энэ бол энэ онлын үүд бол энэ хүн бол хор хангад яд идэхгүй ойлгомжтой. Өөрөөр хамт олон дунд. Гэр бүлийнхэн дунд энэ ялыг үдэлдэг. Хоёрдугаарт энэ хүнд бол хүнийг бол нийгэмшүүлэх, засаж хүмүүжүүлэх, төлөвшүүлэх учиртай юм байдаг. Нөгөө талаар бол энэ ялыг бол хөнгөн одоо гэмт харьцангуй оногдуулдаг. Их мэтлэгээр ерөнхийдөө бол давуу талтай байдаг. Бусад онолд бол заавал одоо шинэ бол хүний аймаг охиросон бол заавал одоо адилхан ус түүний одоо аймаг юу гэх цааслах байдаг бол харьцангуй онлын үүдээс аваад үзэх юм бол энэ тийм биш. Хамгийн гол нь дахин гэмт хэрэг үүдээс урьдчилан сэргийлэх, ухамсарлуулах, ойлгуулах энэ талууд гэсэн байдаг. За нийт тустай ажил хийх ял яг энэ ангилд багтаж байгаа гэж ойлгож болно. Олон улсын түвшинд аваад хараад үзэх юм бол яг энэ ялын төрлийг ямар тохиолдолд хэрэгжилж байгаа нь хэрэгжилт нь бас ямар байна? За энэ олон улсын төвшөнд бол бид бол олон улсын одоо гэрээ конвенцийг харах хэрэгтэй. Тухайлбал 1990 онд одоо бидний нэрэлдгээр судлаачдын нэрэлдгээр бол их сурвалжид Токиогийн дүрмж ярьдаг. За нэгдсэн үндэсний байгууллагын одоо ерхий ансамблаас 1990 онд орхоос өөр төрлийн арга хэмжээг хэрэглэх наад зах хэмжээ шиг дүрм гэдгийг баталсан. За энэ үүнийг бол одоо дэлхийн одоо нэгдсэн үндэсний байгууллага гишүүнээр ирсэн бүх орнуудыг мөрдөх учиртай. Үндэсний хууль тогтоомжинд тусах ёстой. Ийм үр хүлээсэн байдгийг. Тэгэхээр энэ 1990 оны Токиогийн дүрм гэдэгт бол нийтдээ бол орхоос өөр төрлийн одоо 13 ялын төрлийг бол жагсаасан байдгийг. 13 байдаг. Одоо манайд бол одоо нийтдээ 5 ял. Орхыг асах нь бол ингээд нөгөө 5 төрлийн ял байж та орхоос өөр төрлийн гэж ойлгож байна. Тэгээд энэ ялыг бол одоо шинэ яг аваад үзэх юм бол Англо, Саксон одоо бидний одоо хэлдгээр бол Англи Америкийн эрх зүйн одоо бүлээн оронд голдуу хэрэгжлэг хэрэглэдэг байна. Шинэ одоо Америк нэгдсэн улс байна. Англи байна, Канада байна, Шри Ланка байна. Ерөнхийдөө бол энэ Англи Америкийн колониус орнууд бол нэлээд төвөмөл байдлаар хэрэглэдэг ийм учиртай. Энэ ялыг бол олон улсын түвшинд бол үр нөлөө сайтай гэж үздэг. Тийм ч учраас одоо манай улс одоо энэ ялыг өөртөө эргүү хуулиар тусгасан болов гэж бодож байна. Одоо шинэ Францын одоо нэрт хуульч эрдэмтэн Парадель гэж юм бид. За энийг манай судлаачид их ишлэл авдаг. За тэр хүн юу гэж бичсэн бэхээр 20 дугаар зууны сүүлийн 10-ад жилд хууль тогтоогчдын
бодож босруулсан ялын хамгийн шилдэг хэлбэр бол энэ бол нийт тусдаа ажил хийх ял гэж нэрсэн байдаг. Тийм учраас бол энэ ялын үр нөлөө, энэ ялын одоо хэрэгцэл бол гадаад оронд, ялангуяа барууны оронд бол маш сайн байдаг. Та сая дурдлаа штэ Англи Америкийн эрх зүйн бүлтэй орнууд ялангуяа төлхөө хэрэгжилж байна гэж тийм Монгол улсын хувьд бол эрх зүйн бүл нь өөрчлөлт Ром Германы эрх зүйн бүл гэдэг. Тэгэхээр манай улсын хувьд жишээлбэл энэ ялын төрлийг яаж хэрэгжилж байна? Яг одоо тэр нөгөө барууны орнууд шиг хэрэгжилж чадчих нүггүй юу? Тэгэхээр би бол судлаач үнээр шууд хэлээ чадахгүй. За энэ бол маш олон хүчин зүйл байна. Нөлөөлж байгаа. Тэ одоо бид нар бол хуулийн хэрэгжил таараа байна. Гэтэл бид бол шүүмжилдэгчтэй. За энэ бол бас үний хувьтай. Энэ бол их сайн гэж бодлоо ирэх шаардлага байхгүй. Тэгэхээр яагаад энэ бол хэд хэдэн хүчин зүйл бол би бас нэг зарим цаг бага учраас би зүгээр зарим нэг дээр тусгаж ярьж бодож байна. Нэгдүгээр нь бол энэ манай хуулийн хэрэгцээ зохицуулалт бол яг олон улсын түвшин заасан хэмжээнд бол хүрээгүй. Жишээ нь түрүү миний хэлсэн тэр 1990 оны Токиогийн дүрэн байна шүү дээ. Тэрэнд одоо яг нийт тустай ажил хийх ялтай холбоотой нийтдээ бол 42 заалт байна. 42 заалт байна. Тэгэхээр бид нар бол нүүбийн одоо бид бол гишүүн орон учраас нэг л бид нар одоо энэ олон улсын одоо энэ эрх зүйн чухал баримт бичиг бид нар өөрсдийнхөө үндэсний хууль тогтоомжинд яах вэ? Нийцүүлэх ёстой, батлах ёстой, мөрдүүлэх үүрэгтэй байхгүй юу? Ихтэл одоо харамсалтай тийм шиг дээ. Түрүүний миний хэлдэг тэр Токиогийн дүрмийн тэр 42 заалтаас одоо 28% буюу 66% нь одоо манай энэ эрүүн хууль бол огт тусахдаг. Тэгэхээр ойлгомжтой. Эрхсэн зохицуулалт ямар байна гэдэг нь бол хандж байгаа. Нэгэнд эрхсэн зохицуулалт нь болохгүй дуртууд дөрмөг байгаа учраас мэдээж бол тэндээс ямар үр дагаврах нь бол ойлгомжтой гэж харж байна. Тэгвэл энэ ялын одоо өөрийнх нь онцлог нь юу юм бусад ялтай харьцуулах? За энэ нийт тустай ажил хийх ялын яг онлын үүднээс аваад үзэх юм бол гадаад орны туршийг аваад ингээд судлаад үзэхэд бол энэ бол хэрэгжих боломжтой ял. Боломжтой ял. Өөрөөр хэлбэл тэр тухайн одоо гэмтрэг үйлцэн хүнийг заавал 20 ангид биш нийт тустай нийтэд гэсэн үг шүү. Тэгэхээр хувийн хүнд бол биш, хувийн компанид биш. Нийтэд тустай ажил хийлгэн гэдэг бол энэ нэгд бол хувийн ажил. Хоёрдугаар энийг бол цалин хүсэхгүй хийх ёстой. Тэр хүн өөрөө ойлгох ёстой. Тэгэхээр бас нэг бодлоо жоо хэцүү шүү дээ. Цалин мөнгө ажиллах. Гэхдээ энэ бол яа. Өөрөөр хэлбэл тэр хүн бас тэр хүнд ойлгуулах талаас хийж байгаа ийм ажил байна. Нөгөө талаар түрүүнд автсан тэр гэр бүлтэй орхон. Гэхдээ энд бас нэг сайн тал бас байна. Юу вэ гэхээр жишээ хүн ажилтаа байж болно. Сургууль сурдаг байж болно. Тэгвэл үүнийхээ чөлөө цагт нь бас энэ одоо нөгөө шийдвэр үүсгэгчдгээ тохироод ажиллаж болцоод ийм байдаг. Хэрвээ өөрөө зөвшөөрвөл 8 цаг хүртэл ажиллаж болно гэж боддог шүү дээ. Хэрвээ хичээл номтой бол нөгөөх нь яг 4 цаг чөлөө завсар үйд ингээд ажиллаад авах болцоод. Тийм учраас ажил албанаас нь хөндөрүүлэхгүйгээр энэ ялыг хийх үү гэж байна. 20 яд бол тийм сайн ял биш ч дээ. Биш нь одоо Германы одоо маш том нэрт Эрдэмтэн Альбрехт гэж хүн байдаг. Тэр бол одоо манай эрүүгийн чиглэлийн эрдэмтэн маш их одоо мэддэг. Тэр хүнээс бас их юм бүтээл уншдаг. Тэр хүн л ингэж бичсэн байна. Шорон гэдэг бол гэмт хэрэгтнүүдийг бэлтгэдэг их сургууль гэсэн байгаа. Тэгэхээр шорон бол ерөөсөө ямар ч нөлөө одоо байхгүй. Асар их задлалтай. Одоо хэд жилийн өмнө бол нэг оролдолт нэг өдөрт 13,000 төгрөгийн задлал гардаг байсан шүү дээ. Одоо юмны үн өссөн одоо энэ нөхцөл бол тэр байтугай зарлал гарч байгаа. Хоёрдугаар 20 ангид ял хийж байгаа хүн хэдлээс сулгацсан хүний 47% дахин гэмтэлд холбогдож байгаа. Тэгэхээр тэр ангид бол нийгэм шилжих тухай 20 ангид бол асар хөрөмж зарж байгаа боловч үрдэн эцсийн үрдэн бол ерөөсөө байхгүй. Тийм учраас 20 бол ерөөсөө юм ширхэг гэж хэлж болно. Гэхдээ арга байхгүй тэр одоо хүнд хэрэг үйлдсэн үнэхээр анхаарал татсан тийм том хэрэгтэй холбогдсон хүмүүс бол харахаас зам байхгүй л дээ. Олон улсын гэрээ конвенцэд жишээлбэл байдаг тэр зохицуулалтууд, наривчлсан зохицуулалтууд яг энэ ялын төрөл дээр манай дээр бол ингээд наривчл зохицуулагдаагүй гэдэг гэж шүү дээ. Тэгэхээр практик дээр төв яг ингээд эрх зүйн хувьд ийм асуудлууд байгаа даа маань. Тэгвэл практик дээр ямар асуудал тулхамдаа байна? Практик дээр одоо бас судлаачийн судал үзээ. За үндсэндээ бол шаардлага байхгүй байна. Бас л анхаарах ёстой асуудал мөнөөсөө мөн болцсон байна. Жишээ нь одоо би нэг хэдэн тоо аваад ирсэн л дээ. Жишээ нь одоо нийт тустай ажил хийж ядаас зайлс их юм болоо. Тэр нөхрийг одоо 20 ядаар сольдог байхгүй юу? Тий. Нийт тустай ажил 20 ядаар сольдог. Жишээ нь 2021 онд бол 108 хүн, 2022 онд 124, 2023 онд 163 хүний
нийт тусдаа ажил ялыг хорих ялар сольсон байдаг байхгүй. Тэгэхээр энийг бас ингээд бас анхаарал татчих. Ер нь бол энэ 5 төрлийн ял дотор чинь хамгийн одоо хүнд ял нь хорих ял шүү дээ. Гэтэл энэ хүмүүс яагаад ингээд ялаа солиулаад ингэ яваад ингэж бас бодох ёстой байхгүй. Уг нь хүн хорих анги руу явах хүсэхгүй шүү дээ. Гэтэл энэ хүмүүс дийлэх нь хүсэж байна. Шалтгаан юутай холбоотой гэхээр манай улсад нийт тусдаа ажлыг ял идэвхтэй тийм нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй байна. Бүрдүүлээгүй байна. Энд манай төрийн байгууллагууд энэ үйл ажиллагаанд оролцож байгаа эрх мэд бүхий хүмүүс шийдвэр гаргахгүй. Иргэн хуулийн хэдийгээр дутуу төрмөг яг хууль энэ ял орсон боловч энэ хуулийг хэрэгжих нөхцөл боломжийг заавал хангах ёстой. Гэтэл тэр нь бүрдээгүй байна. Тийм учраас энэ ялангуяа өвлийн цагт маш хэцүү. Одоо үндсэндээ энэ хууль нь бол заасан байна шүү дээ. Нийт тусдаа ажил ялыг бол хийх тул тухайн одоо ял шийтгүүлсэн хүний одоо мэрэгжил ур чадрыг хаалцсан л гэж байгаа байхгүй. Гэтэл яг өнөөдрийн байдлаар энэ ялаар шийтгүүлсэн хүмүүсийн бараг 90 гаруй. За яг энэ тоос үлж багсаад 80 дэх хувьтай бас энийг ялгаа байхгүй. Ерөөсөө энэ хот огчлын ажил хийж байгаа байхгүй. Ерөөсөө зам цэвэрж байгаа. Ямар ч мэрэгчлээ гэсэн хамаагүй. Ерөнхийдөө ингээд хатгаруулж явахгүй. Энэ чинь буруу байхгүй. Тэр олон хүн дотор одоо нэг жилдээ бол одоо нэг 2000 дотор хүн яг энэ ялаар шийтгүүлж байгаа. Гэтэл энэ хүн дотор чинь бүгд одоо зам тавьж байхгүй шүү дээ. Энэ чинь бас тусгай мэрэгчлээ, машин дастай, хилтэй, устай одоо өөрийгөө тийм багш зөндөө байгаа. Үгүй хорхоос яшигтэй хатад энэ нийт тустай ажил хийж ядаар шийдсэн энэ хүмүүс өөрсдөө хорхоод хийгээд үйлдэлдэг байхгүй. Ингэж бол юм ийгээс айж олон асуудал байхгүй бодит байдаг. Тэр чинь хүмүүс шатраад ингэ багтаж байгаа байхгүй. Ер нь аюу ял гэдэг үг шүү дээ. Үнийг засгаан хэлбэл аль болох байсан гэсэн. Тэмдэг байх шүү дээ. Тийм ээ. Тэр хүн буруудаа гэдэг шүүхээр тогтоодод ингэж ял шийдүүлсэн байлаа гэхэд тэр хүн бид хүн талаас нь хандах шүү дээ. Тэгж ялын хэлж тэр хүн юм шүүлж жижиг ойлгохтой болохоос биш хүн учир ажилтгоо энийг хийгээд удаан гараа тавиад нөгөө хүн чадахгүй шүү дээ. Дуунч ялгаахгүй шүү дээ. Одоо яах юм бэ? Яаж ажиллах вэ? Тийм учраас хүмүүс энэ хэлдэг 100% хүн халаалаар солино гэдэг бол энэ том асуудал. Нэг сайн туршлагыг бол та хэлчихлээ шүү дээ сая тий. Одоо гадаадд энэ ялыг ингэж хэрэгжүүлэх юм байна гэх. Тэгвэл одоо Монгол улсад жишээлбэл энэ ялын бодлогыг энэ ялын төлөвийг бас илүү үр дүндээ хэрэгжүүлэхийн тулд өөр ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та судлаач хүмүүс таарсан. Ямар дүгнэлт хийсэн. Юуны өмнө манай хууль тогтоогч энэ эргэн хууль заасан зохицуултыг боловсронгүй болох хэрэгтэй. Тий. Зүгээр ингээ батлаад ингээ орчоод ингээ хайж болохгүй. Миний бодлоор бол тэрийг хэрэгжлийг сонсож байгаа хэрэгтэй. Анхаарч байгаа хэрэгтэй. Юм байгаа шүү дээ. Тэгээ тийм огт хийхгүй. 2020 онд нэг өөрчлөлтсөн жижигхэн өөрчлөлтсөн. Тэгээд өнөөдөр бол тагж. Гэтэл одоо судалгааны хүрээнд одоо маш олон бид нар хилцүүл хийж байна. Эзэмшигний хурал хийж байна. Итгэлийн хурал дагаан зарлж байна. Яг энэ ялын чиглэлээр маш олон материал тэнд үн цэнтэй маш олон байгаа байхгүй. Энийг бид холбох газарт нэг уламжлаа. Жишээ нь хуулиуд дотоод иргээ. Одоо өөр ямар газар байдгийг ингээд явуул тагж болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ эрдэнэтийн судлаачдын хийсэн энэ асар их бүтээлгүүд эргэлтэнд оруулах хэрэгтэй. Энэ чинь бүгд амжилтаас урган гарч байгаа зовлон байгаа байхгүй. Энийг шийдэх ёстой. Тий. Харамсалтай нь манай энэ төр засгийн талаар нэг анхаарч өгөхгүй байгаа жаахан тийм сэтгэл дундар байгаа гэдгийг би бас хэлмээр. Тийм учраас нэгдүгээр эрүүгийн ертөнц зохицуулалтаа зайлшгүй одоо босонгүй болох шаардлага нэгдүгээр. Хоёрдугаар олон улсын тэр гэрээ конвенц заасан тэр заалтыг үндэсний хууль тогтоомж заавал тусгах ёстой. Гуравдугаар хуулийн зөрчилдөөнийг ажиллах ёстой. Жишээ нь эрүүгийн хуулинд одоо ингээд заасан бид нар үнсэн шүү дээ. Шүүгээс тогтоосон гэж байгаа байхгүй юу? Тэр одоо ажлыг. Гэтэл одоо шүүгч нь өөрөө ажил олгогч биш. Шүүх хүнийг тогтоож чадахгүй. Тэр хүнийг одоо тэр гудамд хог зөвлөхөө эсвэл тэр тэнд багшийн гэдэг шүүх мэдэх ямар ч болцоогүй. Шүүгч хүн тухайн хэргийн эрүүл зааснаар ингээд гимгуруудыг тооцоод ингээд одоо ял сэтгэлэн онгодол явж байгаа шүү дээ. Тэр хүн одоо шүүхт нэг механизм байх хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ энэ эрүүгийн хуулиар дагыг харамсалтай тийм механизм байх байхад ингээд заасан шүүгч рүү болгоно тэр ямар ажлыг зааж авах боломжгүй байна. Гэтэл шүүгийн шийдвэр бүстэй хууль хэрэг шүүх тогтоогоогүй бол гэж байна. Тэгвэл шүүгийн шийдвэр бүс ерхий байгуулбал төв газарнууд ингээд юу албан юу ажиллах байгууллагын тогтоомж байгаа байхгүй. Ингэж болохгүй шүү дээ. Нэгэн эрүүгийн хуулинд ингээд шүүх тогтоом заасан шүүх тогтоох ёстой. Шүүх тогтоогүйг шүүгийн шийдвэр бүс хуулийн одоо буюу процессын хуулиар энийг зохицуулангууд байж боломжгүй асуудал байхгүй. Энийг ингээд бид ингээ яхаад нэр мэдэх хүмүүс чинь бүгд дууг болчихдог байхгүй. Өөрөө ойлгож байгаа юм шиг. Тэгээд ерөөсөө ингэ шийдэхгүй юм хандлаа. Би энэ дээр энэ асуудал шийдэхийг гарч байгаа гэж бодож байгаа. Энэ нийт тустай ажил хийх ялыг байна шүү дээ. Хийх жагсаалт болох шүү дээ.
Тэгээс нийт тустай ажил хийх байгууллагыг биш. Тэр хэрэггүй. Ямар ажлыг хийх нь бол хуульчлан зааж өгөх хэрэгтэй. За хуульчид их боломж байдгүй юм үзэх юм бол хуульчид дотоод иргэн сайд ус ерхий бүрт тавьдаг энийг батлах хэрэгтэй. Яг тэр ажлыг хийнийг үл амар байхгүй. Тийм ээ тий. Наривчлаад ийм наривчлах хэрэгтэй байхгүй юу? Наривчлах учраас одоо ингээд юу ч хамаагүй хийж штэ. Эсвэл одоо магадгүй нэг байгууллага одоо ингээд гэрээгээр ингээд тэр ялтныг ажилуулах гэж бодъё. Тэр байгууллагын даргуул шинж байгаа машин засдаг хүнийг ажилуулах бодоход тэр магадгүй хувийнхаа гэрийн машиныг засуурна. Засвар үүсгийг хийх магадлал асар өндөр байгаа байхгүй. Энэ тохиолдолд гарсан шүү дээ. Тэр ингэж болохгүй л гэдэг. Тийм учраас энийг бол нийт тустай ажил хийх одоо ажлын жагсаалтыг бол заавал тогтоож хэрэгтэй. Тэгжээ тэрний дагуу ажиллах хэрэгтэй. Нөгөө талаар энэ ярлыг идэх ажиллагаа нь зөвхөн шүүхийн шийдэл үүсгэх байгууллага биш. Шүүхийн шийдэл үүсгэх байгууллага өөрөө хэл тавиад энэ ярлыг идүүлж байгаа байхгүй. Гэхдээ энэ байгууллага өөрөө ажиллах хэрэгтэй. Маш их ажилтаа учраас амжихгүй. Тэгэхээр энэ ял идэх ажиллагаа нь төрийн бус байгууллагыг оруулах хэрэгтэй байхгүй. Төрийн бус байгууллагууд жишээлбэл ямар оролцоотой оролцох вэ? Одоо шинэ төрийн бус байгууллагууд байна шүү дээ. Энэ гадна дотны буйны байгууллагууд чинь энэ хоёр шал эдэлж байгаа хүмүүс бол маш их хахаад байдаг байхгүй. Английн хичээл, ном сонин уншлага, эрүүл тойрол, баяр болгоноор ингээд юм ингээд бас нэг эсвэл гараад талбай нийт тустай ажил шал тийм байдаг. Тэр хүмүүс чинь одоо нийт тустай ажил хүмүүсийг зөвхөн тэр хог цэвэрлэх ачуулах талаас нь биш тийм ээ. Бас тэр хүнтэй ч бас уулзах хэрэгтэй, сэтгэл зүйн талаас нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ярих, уулах гэдэг энэ чинь маш олон төрлийн юм байна шүү дээ. Тэгээс ганцхан ингээд алгалгаа хэмжээ шиг ингээд тэдэн цаг ажиллахгүй чамайг хорхоо солино гэдэг тийм байдлаар яваад энэ ялын хэрэгжилт бол хэзээ сайн гарахгүй. Тийм учраас төрийн бус байгууллагын оролцоо хэрэгтэй. Нөгөө талаар би бас нэг юм хэлчмээр их боддог. Би ч бас миний хийдэг бүтээлд байгаа. Жишээ нь одоо 20 хяд эдэлж байгаа хүнийг 20 дол гэж хэлдэг байхгүй. Гэтэл нийт тустай ажил хийлгэж байгаа одоо ялтай хүний чинь ялтан гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ ялаа шийдвэрсэн хүмүүс энэ үгнээсээ бас эмчилдэг юм байна. Тэр гэр бүл хай нийтлэнтэй. Тэгээд очингууд нь ялтан тэргээ дуудаад байдаг. Гэхдээ тэрийг арай өөр байдлаар ингээд нэрлэж одоо хойс хэрэгтэй байхгүй. Ял шийдгүүлсэн итгээд чих юм уу одоо ямар нэгэн байдлаар хийх хэрэгтэй байхгүй. Ялтан гээд яваад байл л да. Тэгэхээр энэ чинь хүний бас нэг хүнийг бас утааж байгаа юм шиг болохгүй. Нөгөө талаар энэ нийт тустай ажил хийх ялыг хэлж авчид бас хүн гэдэг талаас хүний эрх талаас нь анхаарах хэрэгтэй байх шүү. Тий. Тэгэхээр ялтан гэдэг талаас ингээд жичлээд ивэл сайн үр дүн гарахгүй. Одоо түрүүн би сая гадаадын нэг жаахан жишээ дурдсан. Тийм байдал хэрэг хорыг дурчд байгаад бид нар бүх талаас нь яг хүний эрхийг дээдлсэн. Тэр хүнийхээ төлөө дахин гэмт зэрэг үүдэрх байх талаас нь анхаарах хэрэгтэй байна. За өшөө бас нэг миний бас нэг санаа зовж явдаг нэг юм бий. Энэ юу гэхээр за хуулинд ингээд одоо юу боллоо. Өөрчлөлт. Бослоо. За яг нэмэлт өөрчлөлт хийсэн байна. За манай юу хууль дотоод иргэн яамнаас за англиудаас ингээд одоо тодорхой хэмжээний эрх зүйн одоо акт барил гаргасан. Байна. Гэхдээ би нэг л юм дээр анхаарал хандуулах хүсэж байна. Энэ ялыг эдлүүлж байгаа хүмүүс төрийн одоо байгууллага албан тушаалтнууд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байхгүй юу? Тэр нь яг хуучнараа байна. Яг хуучнараа. Энэ ялыг нэг ял шиг ял болгоё. Ял шитгүүлсэн үнэ гэсэн нь сайхан хүмүүжүүлээд авъя гэж огт бодохгүй. Урд ажилтаа түнхтэй ерөөсөө тэгэл энэ ялыг эдлүүлсэн болоод ингээд үндсэнд бол хэлбэртэл явж байгаа. Би бол ингэж болохгүй ч хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Үүсэнд бас хандлага өөрчлөлт хэрэгтэй гэсэн. Хандлага. Харилцаа хандлага. Мөн үү? Тийм учраас бид нар өөрсдөө бас өөрчлөх ёстой байна. Бид өөрсдөө санаачлах ёстой. Энэ бол ус агаар шиг гэдэг би бол бүр ном нэгдэн хэлж сандаад байна. Зя маш баярлалаа. Хуулийн үндэсний үргэлжлэнгээс үзэг сонсогчдод зориулан бэлтгэдэг хуулийн энгийнээр ярилцлагын удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор хууль зүйн ухааны доктор, дэд профессор Мөнх Бат оролцлоо.